Хэн болгон цалингийн зээлтэй зээлгүй аж ахуйн нэгжин гэж байхгүй болсон. Өөрөөр хэлбэл бид банкны салбараас 100% хамааралтай болсон. 21 онд бид нар энэ банкны монополийг задлах гэж банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт баталж байсан. Тэр хуулиар бол нэгдүгээрт банкуудын хувьцааг одоо олон нийтэд гаргах, хоёрдугаарт эзэмшлийн задлах 20%-аас илүү эзэмшгүй байх тийм одоо гол заалтуудыг бид нар баталж байсан. Яагаад энийг бид нар хэлцэхгүй байна? Энэ дээр бол маш их том лобби явж шүү. 21 оны тэр хуулиас хойш ерөөсөө л намааг энэ хэвлэл мэдээлэлээр харлуулах үйл ажиллагаа бүтэн явсан. Тэр асуудлынхаа дагуу шалгуул хийгээд бүр шүүхээр хүртэл явсан. Одоо энэ асуудлыг бид нар нэг тийшээ болгох хэрэгтэй байна. Би 20 онд их хурлд дэвшээд гарч ирж хахад банкны зээлийн хөөг бууруулнаа гэж гарч ирсэн. Одоо би энэ ажлаа дуустал хийнэ. Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хянах ажлын хэсэг байгуулъя. Миний бие ахлаад инх төвшин гишүүн, ганхуугийн гишүүн, ундран гишүүн, дорч хаан гишүүн ийм бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулад энэ банкны тухай хуулийн хэрэгжилтийг хянаад Монгол банкныханд бас хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ Монгол банк ч арилжааны банкуудыг хянжаах хэрэгтэй. Зохицуулдаг байгууллага. Яагаад энэ банкуудын удирдлагууд нь банкны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй хуулиа зөрчөө явж хахад нь хариуцлага тооцдгүй юм бэ?